За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд лайк болон subscribe-а дараад бичлэгэндээ орцгоё. Нарутогийн хувилбарууд тулааны бүх байршилд очиж цагаан зэцүүг олж устгаж Эдо Тенсэгээр амилсан дайснуудыг хүртэл битүүмжилж дайны ерөнхий зураг манай талд гарч байдагч нөгөө Moo гэх өмнөх Цучикагээ яг битүүмжлэхийн өмнө өөрийгөө хоёр болгож хувилсан юм бэ нэлээ. Энэ нь түүний чадвар бөгөөд хувилбар биш заяа. Шууд утгаараа хоёр хэсэг болж хувилдаг юм бэ нэлээ. Тэгээд тэр Эдо Тенсэг дуудан тулааны талбарт шинэ хүч нэмж байдгаа. Гара Наруто тэрхий Цучикагийг харан гайхагч өөр хэмжээшгүй их чакраг мэдрэх нь Учиха Мадара гихч Эдо Тенсэгээр дахин амилан тэдний өмнө гараад ирэх нь тэрэ. Цучикага түүнийг таних ба тэр баг байхдаа түүнтэй тулдчил байсан юм байна лээ. Юу вэ? Энэ жинхэнэ Мадара юм бол тэр масктай шарингантай залуу хин бэ гэдэл бүгд шок. Мөн энд Цучикага л түүний жинхэнэ хүчийг мэдлэхээс бусд нь бол түүнийг мэдэхгүй шүү дээ, тэ. За тэгсэн Мадара Шиноби нар тус тусдаа агва 5 үндэстэн гэдэг ч юу вэ? Тэд нийлж нэг болж байна уу да гэсэн чинь дайн хийж байгаа бололтой л гэдэг. Түүнд бодсон юм байгаа байлгүй дээ. Гэхдээ төлөвлөгөөний дагуу яваагүй л бололтой. Намайг ийм байдалтай амилуулж байх ч гэжтэй. Энэ Эдо Тенсэг хэн хэрэглэж байгаа юм гэхэд Цучикагийн бит Кабуто өдөрдөн ороод намайг Кабуто гэдэг. Түүнтэй хамтарч энэ дайныг хийж байна. Таны Эдо Тенсэг их онцгой. Би таныг амьд байхаас ч илүү хүчтэй болгож дахин амилуулсан л гэдэг. Харин Мадара чи миний амьд байх үеийг мэддэг юм уу гэхэд үгүй. Тийм болохоор домогт Учиха Мадарагийн хүчийг яг одоо бидэнд харуулаач гээл Гарагийн хэлс тэднэрүү дайрдныг үзнэ. За тэгсэн газарт буугаал мянган шинобигийн нэгдсэн хүчний эсрэг Мадара болж байна гэж хэлээл хамгийн айконик тулаан эхэллээ. Taking shots at the enemy. I'm gonna make it to the top, leave a legacy. If I got something to say, you better let me speak. Turn it up a new degree, bitch, you ain't seen anything. I pop off with the new rock, electronic, blow the sonic roof up. I'm too honest when I take a few shots. They're too toxic, need to take the noose off. You cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. You are not as tough as I'm back, you know that I never left. I got tracks and some music that you never guess. I don't slack, don't lose, learn your lesson yet. When I get to choose what I do, I'm like a weapon. I'm not sharp as many, but got heart. I'm ready to change scars to envy, to win large and plenty. I like to play fast, never change back. Calling out, I'll pay back, 'cause I'm great at that. Oh, you cannot save me, 'cause I don't need saving. It's everything I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots. you are not as tough as Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots, who are not as tough as me. Don't wanna test your luck with me, I think I've had enough disease. I'm sick of all the bad thoughts, people who are half-nots, who are not as tough as me.
that you never guess. I don't slack, don't lose, learn your lesson yet. When I get to choose what I do, I'm like a weapon that's sharp as many. Нарутогийн хувилбар 9 сүлтийн чакра дууссан болохоор тэр байгалийн энерги цуглуулж Даянч төрхөнд орж Rasen Shurikеныг бэлдэх ба Tsuchikage Garaгийн хэлсийг хөнгөрүүлж улам хөнгөн болгоод улам хурдан болгодог. Тэгээ Мадараг цусаа ногоос нь сугалж гаргаж ирээл түүн рүү довтлох боловч I've been chasing, all here for the taking. Don't wanna test your luck with me. I think I've had enough defeat. I'm sick of all the bad thoughts, people who were half-nots. You were not as tough though. Don't wanna test your luck with me. I think I've had enough defeat. түүний нүд Rinnegan байх нь тэрээ. Манай хэд шок. Тэгсэн Мадараг Kabutod ирснээр яг миний бид юу хийсэн юм бэ? Би өгөхийнхөө өмнө л Rinnegan-ыг сэрээтэй. Kabutod би хэлсэн шүү дээ. Таныг амьд байхаас чинь илүү хүчтэй болгосон гэд. Тэгэхээр Sharingan-ы сүүлийн хувилбар нь Rinnegan байх нэ. Тэгэхээр 6 замын Dayanch-ийн хүчинд хүрэх боломжтойг та батлаа л гэж хэлдэг. Тэгсэн Мадараг над амаа мэд. Энэ чиний бүтээсэн хүч биш, угийн надад байсан хүч. Би чамд бурхны хүч гэж юу байдгийг үзүүлье гэд аврах том солиор тэдэн лөө чиглүүлэн унгаагаад тахнаа. Бүгд ингээл үхлээ хэмээн сандралдаж байхад Kage нар тэднийг өдөрдөн зогсоохоор хөдөлнө. Madara тэдний сандрахыг харан Edo Tensei бол ингэж л хамт өгөх гэж зохиосон ч зү. Удахгүй бид эргээ зүгээр болчихноо гэсэн чинь нисэж буй Tsuchikage-г харснаа. Нууц чулуу тосооны нисдэг жал байх шиг дээ. Харин Tsuchikage нисэж очиж унаж буй солирыг хөнгөрүүлээд Garaгийн хэлсний хамтаар арай ядан тэр том солирыг зогсоож чаддаг. Бүгд л аврагдлаа гэж баярлаж байхад Madara Onoki дахиад хоёр дахьыг нь яах гэж байна да гэж үү. Fuck, бүр ганц биш хоёр үйдэг шүү. Яг ардаас нь дахин нэг солир ирж мөргснөөр тэнд байсан шиноби нар маш их хохирол амсдаг. Харин Madara тэр хоёр эргээд Edo Tensei учир дахин нөхөгдөөд эргээд хэвэн болчдөг шүү. Мөн ч гайхалтай ч хэцүү шүү те. Kabuto, таны хүч гайхалтай юм. Гэхдээ үүгээр ч дуусахгүй би мэдэж байна. Та анхны Hokageтэй хийсэн тулаанд түүний хүчийг олж аван өөртөө шингээж чадсан. Гэхдээ Madara одоо ч амьд хүмүүс байсаар л байна. Туршиж үзэх нэг юм байна гэдэл чицүү эргэлнэ. Тэр нь нэгдүгээр Hokageгийн хэрэгэлдэг модны арга ашиглан дайрах ба хувилбар Нарутогийн доторх 9 сүлд Madara гарч ирснийг мэдэн маш их уурлан түүний эсрэг Нарутод өөрийн чакранаас сайн дураараа өгдөгөө. Наруто ч шууд хар мянган хувилбар үүсгээд авраг Rasengan хэрэглэн Madaraгийн дайралтыг хааж чаддагч бүх чакрагаа дуусгасан байдаг. Гэвч түүний өмнө одоогийн 5 Kage зогсож байх ба Madara гарч ирснийг мэдээд төвд байсан хоёр мөн өөр газарт байсан Mizukage нар бүгд ийшээ шилжин ирж 5 Kage нэгдэн тулаанд орохоор болдгоо. Нөгөө эд зүйлс шилжүүлдэг зүгээ Raikage болон Tsunadeг шилжүүлсэн бол Mizukage 4-р Hokageгийн бие хамгаалагч байсан 3 шиноби нисдэг Raiji зүг хэрэглэн шилжүүлж ирсэн байдаг. Энэ шилжигч зүг нь 3 нинжа нэгдэж хийж чадах маш хэцүү зүг. Гэвч 4-р Hokage ганцаараа байнга ашиглан тулдаг байсан гэхээр ямар мундаг хүн байсан бэ гэдгийг мэддэг дээ. Mizukage хар зэцүүдэд тулдаж байсан ба түүний туслах Chojiro бол Narutогийн хувилбар нийлж түүнийг ялдгаа. Харин 5 улсын хаад гэгдэх газрын эзэд хоригдох байранд хүзэр тоглосон шигээл ялхааж байх бол 5 Kage хувилбар Нарутод өөрийгөө алга болгож жинхэнэ Нарутод энэ мессежийг хүргэе. Бидэнд итэг, бид энэ Мадараг ялах бол чи явж хуурамч Мадараг ял гэд түүнийг явуулдгаа. Энэ үед Наруто яг л хуурамч Мадаратай тулах бол гэтээ одоо энийг хуурамч Madara ихэ болоо зүгээр эргээд Tobi гэдгээр нь дуудаа авчихдээ. Одоохондоо хин гэдэг нүл мэдэгт хിവэрээ л байгаа шүү дээ, тэ. Тэгсэн Tobi юу вэ? Edo Tensei-гээр амилсан өмнөх 6 сүлт мангасуудын Jinchuriki-г амилуулсан ба дотор нь бүх сүлт мангасуудыг нь хийцэн байдаг. Тэгээч болоогүй тэдний нүдийг бүр өөрийн нүдтэйгээ холбосон байдаг шүү. Яг л Nagato нөө 6 биенийг үүсгэж Rinnegan-аар холбогддог шиг. За тэгэл жинхэнэ Madara гарч ирсэн чи яг хийм бэ гэсэн. Миний хэм байх та нарт ёор падгүй зөвхөн мөнхийн зүхий ямаад л анхаарах хэрэгтэй гэдэл тэд тулдах болноо. Rinnegan-аараа бүгд холбоотой тэд сул заа өгөхгүй л байдаг. Би шууд 8 сүлд болж хувирын тулдах бол дайсны хэд бүгд 4 сүлэн нийл гарсан сүлд мангасуудын төрхөнд ороод Naruto бие хоёрыг шахаж эхэлнэ. Бүр тэдэнд хүчтэй зохилд өгөн Нарутог Tobi яг барьж авахын даваан дээр амжиж Kakashi болон Gai ирж түүн рүү дайрж Нарутог арай гэж аварч чаддгаа.
За бусад тулааны гяс тайлбарлал 1-р салаа болон 2-р салаа, 3-р салаа амжилттай тулаанаа ялсан бол 5-р салаа эдо тэнцээгээр амилсан хүнтэй тулалцсан хэвээрээ л байдаг. За манай хоёр дээр хоёр багш нэрж хүч нэмсэн бол нөгөө тал 5 сүлд мангас яг энгийн төрхөнд орж тооби руу дайрах боловч түүний гээдэ өшөөний холбоосоор дахин эрхшээлдээ оруулаад авнаа. Тэгээд дахин тулдахдаа 4 сүлд мангас Нарутог идчихдэг юм да. Гэвч Наруто сүлд мангасуудтай холбогдох газар түүнтэй уулзах ба 4 сүлд мангасыг Сон Гоку гэх нэртэй байдгийг олж мэдгээ. Мөн Нарутод 9 сүлдийн нэрийг ч мөн хэлж өгөх ба түүнийг Курама гэдэг гэжээ. Гэвч түүний нэрийг хэлж өгсөнд баярлаа гэж Наруто энийхтэн 4 сүлд бүр шоконд орчдөг. Ягаад тэгэхээр өмнө түүнтэй нөхөрсөг яриа хийж байсан хүн байгаагүй юм бэ нэлээ. Тэгээд тэр энэ гинжийг тайлах аргыг Нарутод хэлж өгөх ба Наруто хар мянган сүүдрийн хувилбар үүсгэж түүнийг бөөлжүүлэн тэндээс гарч чаддаг. Тэгээд тэр дотор нь үлдээсэн хувилбарынхаа тусламжтайгаар гаднаас нь өөрөө татан түүний хүлж байсан савааг нь сугалж чадах хэдий ч энэ нь түүний зөвхөн удирдах байснаас чөлөөлөхөөс бүр мөсөн чөлөөлж чадахгүй л байдаг. Ягаад тэгэхээр тэр нөгөө гээдэ өшөөтэй холбогдсон байгаа шүү дээ. Гэвч үүнийг мэдсэн Наруто түүнд уурлах бол 4 сүлд нэрэл бидний төлөө хичээсэн хараад түүнд итгэн өөрийн хүчнээсээ Наруто хуваалцдаг. Тэгээд 4 сүлдийг буцаан дуудаж хорих бол энэ бүхнийг харсан Курама Нарутод энэ бүхнийг дуусгая жаалаа. Алив гараа гэж гайхалтайгаар түүнтэй нэгдгийг зөвшөөрөх ба Наруто ч инээ талд нь түүнийг Курама гэх нэрээр нь дуудан 9 сүлдийн хоргийг бүрэн чөлөөлдгөө. Тэгснэр тэр бүрэн 9 сүлдийн дүрт орж чадах ба нөгөө хэдтэй мөн ч үзээтэй толдож чаддаг шүү. Гэвч босод дөрөв нийлж нэг том сүлд мангасын бөмбөг үүсгэх ба Наруто ч зөрүүлж сүлд мангасын бөмбөг үүсгэн тэдний товтлогоог устган зөрүүлээд бүх сүлд мангасыг удирдах буй савааг олж суглах үед Наруто тэдэнтэй уулздаг. 4 сүлд бусдаа хэлсэн байдаг ба тэр жаал та нар дээр ирэх нь гарцаагүй. Энэ яг л 6 замын Даяанч өвгөний бидэнд хэлж үлдээсэн зөвнөлийн хүүхэд мөн шиг байна. Тэр жаал биднийг нэрээр нь дуудах нэгэн гэхэд бусд нь ч мөн итгэн Наруто хүчнээсээ баг зэрэг хуваалцдаг. Наруто бүх удирддаг савааг нь сугалсан ба бүгдийг гээдэ өшөө буцаагаал дуудаад хорчдөг. За 6 замын Даяанч үхгийнхээ өмнө бүх 9 сүлд мангасыг өөрөөсөө гарган тараан тавих гэж байсан да. Тэгхийн өмнө тэдэнд хооштой надаас өөр хэн нэгэн та нарын жинхэнэ нэрийг дуудан та хэдтэй уулзаж байх энэ ертөнцийг бүтээх болно гэж зөгнөж хэлсэн ба тэр нь Наруто болж таарж байгаа. Тэгээд тэр Наруто чакра өгснөр Нарутогийн дотор тэд иргэн нийлж уулзалдаж байх тийм холбоо бий болсон гэсэн үг. Яа энэ Курамаг хараа арай л игдүүтэй байгааз. За харин 5K-гээ тулдаж буй Мадараа Сенжу болон Учийнхаа хүчийг зэрэг хэрэглэж тэдний хүнд байдалд оруулах боловч Оноки өвөө түрүүний тулаандаа шархацсан ч тэгээд өмнөх явдлаа дурсан хүч орж түүний дайралтыг эсэргүүцэж Мадараа цохилт өгч чаддаг. Түүний цээжин дээр тэгсэн Хаширамагийн царай байх нь тэрэ. Түүнийг цунаатай харан шок. Учир нь түүний өвөө нь Хаширама шүү дээ. Тэгэл 100 эмчилгээний жүцүүг идэвхжүүлээл өөрөө урд гарч түүнтэй тулдаж тэд амжилттай тамгалж чадах хувилбар нь байх нь тэрэ. Шууд л цунаатай нэвц үлбэл гараад ирэх ба цунаатай шууд шархан хангааж амждаг. Мадараа харин одоогийн 5K-гийн ийм төвшөнд байгаа юм уу? Утамшигтай юм гэдэл 5 модон хувилбар гарган тэдэнтэй тулдуулах ба тэднээс сусаанаа хэрэглэх үү үгүй юу гэж асууж л байдаг шүү. Тэгээд түүний 5 хувилбар нь бүгд сусаанаа хэрэглэн тэдэнтэй тулдах ба нэг нэгээрээ ялагдчих л байдаг. Гэвч манай тав нэгдэн нийлж дайран хэд хэдэн хувилбарыг зогсоож чаддагч Мадараа төгс сусаанаа ил гаргаснаар байдал хэцүүднэ. Бүр ганц далайлтаар л уулыг 2 хэсэг хувааж байдаг шүү. Энэ үед харин Сасуке нуувчнаас ил гарах ба анхны шарингааныг өөртөө бүрэн суулгаснаар төгс Мангекютай болсон байдаг. Тэр шууд л нэгэн зээзүг барьж аван дайны талаар мэдэх ба Наруто болон Хоккайгог алах талаар бодоод яваад өгнө. Гэвч яг замд нь Хитачитай таарах ба түүнийг даган араас нь явдаг. Сасуке яагаад энэ бүхнийг хийж намайг ийм байдалд үлдээсэн гэж баах юм араас нь асуух боловч Хитачи би нэгэн төгсөө бити надтай уулзах гээд байгээ түүнийг саатуулан Кабутогийн байрлаж буй газарт ирэх ба Сасукеж дагаад ирсэн байдаг. Тэгээд асуух асуулт зөндөө байна гэхэд Хитачи болж байна. Эхлээд бид түүнийг дарж авна тэгээд хүснээрээ л асуул гэдэг. Ийхүү анх удаа ах トゥ хоёр нийлж Кабутодод тултахаар болдгоо. Кабуто тэдэн рүү цагаан могоон дайралт хийх ба ах トゥ хоёр бүр 2 сусаанаа гаргаж ирээл түүний дайралтыг зогсоох боловч Кабуто бүр цагаан могоон Даяан чаргыг суралцсан ба Даяан чицүү хэрэглээд эхлэе. Тэр нь бүр Орочимаар угаас хүчтэй ба Хитачи харин дүүтэйгээ өнгөрөөсөн дурсамжаа ярилцсан
Сасукед одоо ч яаж харахыг зааж зөвлөнө. Кабуто Сасукег өөрийн талд орохыг ятгах ба тэгснээр Хоккэгийг алж Конохыг сүрүүлж чаднаа л гэдэг. Гэвч гисэн хэдийж тэгээ тосгоны буруугаас болж хэцүү замыг туулж өгсөн ах нь эргээд амилсан ч тосгоны төлөө байгаад нь Сасуке эргэлзээ төрдөг. Тэгэл Кабуто Итачиг дахин нөөнийг чицүүндээ оруулах гэж дайрах ба Орочимаругийн бүхий л амьдралдаа хийсэн судалгаа миний дотор байгаа. Би хүнээс могойноос луу болж чадсан. Тиймээс хамгийн их 6 замын даянчийн хүчтэй ойрцсон агуу нэгэн бол би гээл их л өнгөрнөө. Гэвч Итачи чи яг л хуучны над чиг юм аа. Тиймээс би чамайг ойлгож байна. Чи гарцаагүй ялагднаа л гэдэг. Кабутогийн өнгөрснийг тэгэл бид олж мэддэг. Кабуто нь дайнаас болж өнчөрсөн ба асрамжийн газарт байдаг гэжээ. Тэгээ түүнийг энэ гялмаа харж ханддаг байсан ч нэг өдөр Данза түүн дээр ирэн өөртөө нэгдүүлж бусад улсуудад тагнуулын үүрэг гүйцэтгүүлсэн байдаг. Гэвч нэг өдөр түүний асарч байсан нөгөө гялмаа нь өгсөн ба энэ Кабутогийн уурыг хүргэсэн байдаг. Тэгэл энэ үед Орочимару түүнийг өөртөө нэгтгэн зүтгүүлэхээр л болсон. Тэгээд ер нь бол түүнийг үхсний дараа тэр өөрөө Орочимару болсон энэ байдаг. Кабуто Итачи руу дайрах боловч өмнө нь яг адил байдлаар дайрсан дайралтуудаа л хийгээд байдаг. Тэр өөрийгөө генжцүүд орчлоо хэмээн суллах гэж үзсэн боловч болж өгдөггүй. Үйл явдал дахин давтагцаар л байдаг бол бодит байдал дээр Кабуто гүн нойронд автсан ба Итачи өөрийн нэг нүдээ алдсан байдалтай байдаг. За юу болвоо гэхээр Итачи Кабутод Изанами гих чицүүг ашигласан ба энэ Изанагитэй хосолдог өөр нэгэн хориотой чицүү. Өөрөөр бол хувь тавилан шийддэг чицүү бол Изанами. Нэг ёсондоо тулаан дундуур ABC гих дараалал нэг чухал мөчүүдийг тэмдэглэн тэдгэр мөчүүдийг дахин бий болгох маягаар нэгэн гогцоо үүсгэн үрд тэнд түүнийг хорж буй байдал байдаг. Кабуто дахин хэдхэн үйлдэлээ хийж байгаа л гэсэн үг. Гэвч эндээс гарц байдаг. Анх Изанаги гих айхтар чицүүнээс болж учирхоо овог дотроо хагаралдан тулалдаж Изанагиг ашиглан хувь тавилангаа өөрчилж байсан юм байна лээ. Изанагиг ашиглан хувь тавилангаа өөрчилж байсан Изанами гих чицүүг зохиосон байт юм байлээ. Тэр нь гогцоо үүсгэн тэднийг нэг газарт мөнхөд түгжих ба тэр хүнийг ухааруулах зорилготой л байдیں۔ Тухайн хүн өөрийн хувь тавилангаа ойлгон бодит ертөнцийг ойлгох юм бол Изанамигаас чөлөөлөгдөх боломжтой. Ер нь бол тухайн хүний буруу бодол хийж буй бүхэн зөв замд орж байж гарнаа л гэсэн үг. За ядчихад гэхдээ яг адилхан хоёр нэртэй болохоор толгой нэргээд ээж магадгүй. Гэхдээ чадхаараа л тайлбарлаа. Товчоор бол Изанаги гих чицүү нь өөрийн хувь тавилангаа өөрчлөн бодит байдлыг өөрчилдөг чицүү. Өөрөөр бол үхлээс өөрийгөө аварж болдгоо. Харин Изанами нь тэгж хувь тавилангаа өөрчлөн өөр хүн болсон хүнд хэрэглэвэл тухайн хүн анхны өөхөх байсан хувь тавилнаа ойлгож зөв хүн болон чөлөөлөгдөж зүйлгээд ойлгож байгаа. Ямар ч байсан Итачи энэ зүг Кабутод хэрэглэснээр түүнийг өөрийн гинжцүүд оруулан Эдо тэнцийг чөлөөлөх бүрэн боломжтой л болж байгаа. Ингэснээр Итачи Кабутод Цукуйоми ашиглан гарны барил хийлгэснээр Эдо тэнцийг бүрэн чөлөөлж зогсоож чаддаг. Харин Сасуке үгсэн байж яагаад тосгоноо хамгаалах гээд байгаа юм гээд эргэлзээ нь улам л ихсэж идэг. Тэгээд бүх Эдо тэнцэгээр амилсан хүмүүсийн бие хүчээ алдаж чөлөөлөгдөж эхлэх ба явхынхаа өмнө Итачи Сасукед хариултыг нь өгж Данзо Тобигийн хилдэг бүхэн үнэн болохыг түүнд баталж үзүүлдэг. Шисүүгийн золиос болон Данзогийн шийдвэрээр тосгоноосоо орууж аав ээжээ алсан хэдий ч өөрөө хүсээгүй уйлж байсан ч тэгэл тосгоныхоо төлөө гэж шийдсэн гэд бүх үнэн үзүүлэн цаашдаа яахыг тэгээд чи өөрөө сонгоо. Лав ах нь үргэлж тосгоныхоо төлөө мөн үргэлж чамд хайртай байсан шүү гэж хэлээд бусад хүмүүстэй хамт сүнсэн чөлөөлөгдөн үрд яваад өгдгөө. Харин нөгөө талд Дан буюу нөгөө Цунадагийн хайрт нь сүнсэн чөлөөлөгдөх үед өөр нэг жицүү хэрэглэн Гяс Цунада дээр ирэх үед яг тэр аюулд орон Мадарагийн дайралтанд өртөж байх үед амжид түүнийг авран сүүлийн үгсээ хэлэн явж оддгоо. Мөн Мадараач ялгаагүй Эдо тэнсээ болохоор түүний сүнс нь бас биенээсээ салах гэж байхад нь мэдээж те 100-ны агуу шиноби шүү дээ. Өөр нэгэн жицүү хэрэглэн өөрийн Эдо тэнсийн гэрээгээ цоцолж өөрийгөө бүрэн чөлөөлж чаддаг. Аяа дайн дуусахгүй нэ те. Яваад л байх шинжтэй шүү. Харин нөгөө талд Сасуке дээр Сүгэцүү нэгэн хуйлаас авч ирэх ба яахаа мэдэхгүй байгаа Сасуке шийдвэр гарган Кабутогийн биеэс нь авч Анкогийн хараалт тэмдгийг идэвхжүүлснээр түүний хараалт тэмдэгнээс Орочимару дахин амилхан дэрээ. Тэгснээр Сасуке бүхнийг мэддэг хүмүүстэй намайг уулзуул хэмээн түүнд хэлэхэд Орочимару Анкогийн дотроос бүгдийг харж байснаа хэлэн Сасуке туслахаар болдгоо.
Тэгээд Кабутод байсан өөрийн чакрага бүрэн буцааж аваад бүхний эхлэл болох Конохо руу явхаар болдгоо. За энэ үргээд энэ удаагийн парта дуусгая. Тэгээд одоо яг л жинхэнэ маадараа гарч ирлээ дээ. Өмнөх багтаа хуурамч маадараа болох Тоби хэн байх бол бити спойл доорой guys. Энэ бүр гэхдээ утгаа алдж байна. Нэг ангид л ихэд яг энэ үйл явдлын заяа 2-3 минут нь гараад филлер аваа. Өмнөх үйл явдлууд дурсаад байгаа байхгүй. Тэгэхээр эдитлэхэд бүр амар их цаг орж байгаа шүү. За тэрийг та бүхэн ойлгоорой. Тэгээд таалагдсан бол мэдээж лайк болон subscribe харамгүй их даран штэ тий. Мөн намаага цааш түгээж шеэр хийж дэмжээрэй. За энэ удаад хин юу гэсэн бэ гэвээс. Хөөхөн шүү байгаа мөнгөтэй болохоор хийнэ гэд 247 төгрөг. Наруто хурдлаарай бро гэд 10k төгрөг. Наруто гэд 3k төгрөг. Хурдан Наруто хийгээрээ буйнаагаас амжилт гэд 1k. Эпизод 11 хурдан гараарай гэд 1300 төгрөг. Наруто Last Movie хаанаас үзэх вэ гэд 1200 төгрөг. Наруто бүх ангууд Animax буюу Playmax зэг эмэнд байгаа шүү guys. За баярлалаа Наруто оруулж байгаа, дэмжиж байгаа шүү гэд 10k. Kage Bunshino Jutsu гэд даш хорл лам сүрэнгээс 15k. Видеого жаах урт болгочих гэд 10k. Өшөө урт хиймээр байвч нэг аркаар нэг анги болгож оруулж байгаа шүү. Тэгээд өшөө дэлгэрэнгүй болохоор өөрөө ч өөмрээд байх юм байна лээ. За тэгээ Наруто donation гээд 50k төгрөг тус donation хийж залхуу пицца намаагаа дэмжсэн байна. Та бүхэндээ зөндөө их баярлалаа. Тэгээ зөндөө их тус болж байгаа шүү. За залхуу пиццан залхуурлгүй чатгаараа л чанартай юм хийх гээд хичээгээд л байгаа шүү. Та бүхний хандвар би сүйд хаар дэмж авсан. Ингэснээр өшөө олон анги зэрэг рендерлэж чадаж байгаа. Тэгээд одоо ч дайны сүүл үе жоохон үлдсэн мэт боловч тэгээ тайлбарлан ярих зүйл зөндөө л байгаад л байгаа юм л. Тэгээд төвчээр тэгэн шиг хүлээж байгаарай. Тун удахгүй дараагийн бичлэгээрээ уулзнаа. Намайг дэмжсэн та бүхэндээ дахин баярлалаа. Тэгээд лайк болон subscribe дараад мөн donation хийж намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.